Цаг үе мэдээллийн хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Монгол цэргийн баярын өдөртөө зэрэгцэн Монгол улсад барилгын цэргийн алба үүсгэн байгуулагдсны 80 жилийн ой давхар тохиож байна. Цагта Монгол улсын өнцөг болон бүрт, Дорнот аймгийн сум бүрт төвд олон сайхан бүтээн байгуулалтын ажлыг гарт нь зохион байгуулж байсан барилгын цэргийн тэг 30 дугаар ангийнхан барилгачин Ахмад Дайчид анги татан буугдсанаас хойш зэвсэг түвшний 327 дугаар ангийн харьяанд очжээ. Барилгын цэргийн 80 жилийн ойгоо тохиолдуулан хийсэн бүтээсэн зүйлтэй хилж ярих үгтэй барилгын цэргийн Ахмад Дайчид маань баярын өдрөө тэмдэглэж байна. Жанжин сквадрын нэрмжит байлдааны гавьяаны улаан түгийн одонд барилгын цэргийн тэг 30 дугаар ангийн түүхээс товчхон дурдах юм бол ардын цэргийн явдлын яамны сайд бүх цэргийн жанжины 1921 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар ардын цэргийн 15 дугаар хороо нэртэйгээр Тамсаг булагт домогт 6 дугаар морь дивизийн үндэс суурь нь тавигджээ. 1959 оны 2 дугаар сарын 28-ны өдөр барилгын цэргийн тэг 30 дугаар ангид дивизийн одонд туг алдрыг уламжлуулж энэ цаг үеэс энэ ангийн инх цагийн түүх эхэлж байна. Барилгын цэргийн тэг 30 дугаар анги дархан сэлэн шарын голын урхаагаас бүтээн байгуулалтын ажлаа эхэлж Сквадр хотын намын хороо, захиргааны барилга, гурилын үйлдвэр, 10 жилийн дунд сургууль, дархны ба ерөөгийн сангийн аж ахуйн барилгууд болон шарын голын ил уурхайн барилгуудыг барьж 1966 онд Дорнот аймагт шилжин ирж Дорнот Хинти Сквадр аймагуудын төв хөдөөд улс ардын аж ахуйн болон цэргийн анги байгууллагуудын олон арван барилга байгууламжийг бүтээн босгожээ. Жишээлх юм бол халах голын ялалт хөшөө зохицолбор, бунхан талгай дээрх нисэгчдийн хөшөө, мах комбинат, адуун чулууны нүүрсний уурхайн өргөтгөл, ус сууг ашиглалтын барилгыг байгуулж дамжлаг бааз, төв номын сан, Монгол банк, 50 ортой төрх эмнэлэг, халдвартын больниц, 90 ортой хүүхдийн цэцэрлэг, Монгол дайчдын сэлэмт хөшөө, бунхан толгой дэх зөвлөлтийн нисэгчдийг дурсгалыг хүндэтгсэн зохицолбор зэргийг 030 дугаар ангийнхан бүтээн босгожээ. Монгол улсын тусгай тогтнол ард түмний эрхчлөө бүтэн байдлын төлөө халах голын байлдаанд Монголын ард түмний төлөө амь насаа зориулсан зөвлөлтийн баатарлаг нисгчдэд зориулсан энэ хөшөө энэ анхан бол одоогийн байгаа байдлаас намхан жижигхэн ийм байсан эргэн тойрон одоо юм талбай шат мят нь бол одоо байгаагүй. За энийг одоо өргөтгөх одоогийн энэ байдалд одоо өргөх талаар манай анги тухайн үед одоо даалгавар үүрэг тушаал авсан байгаа. Тэрнийхэн дагуу бол энэ хөшөөг өргөтгөөд энэ дээш нь өндөр төгсөн арийнх нь одоо энэ олон баатруудын нэртэй ханан бол одоо тэр үед байгаагүй. Энэ ханан хөшөөг нь одоо бий болгосон. Эргэн тойрон энэ шат талбай энэ юмнуудыг одоо бий болгосон. Энэ мод юмнуудыг одоо тарьсан. За энэ урд одоо доогоор харагдаж байгаа зөвлөлтийн одоо баатарлаг нисгчдийн одоо энэ шарилын дурсгал зориулсан энэ хавтангуудыг одоо ингэж хүнийхэн тоогоор байрлуулсан байдаг. За би 1969 70-ны цаг дээр одоо энэ Дорнотод 0 дугаар ангид Улаанбаатараас шилж ирсэн. Тэгээ анх ирээд би одоо энэ Захлаган агнуур сандагныг мэрэгжилтэй. Тэгээд одоо энэ махкамнод дуусгахчээс энэ дээр одоо Захлаган агнуурын ажил хийж энэ хөрөгцөөхийн дор одоо тэр сугамс цэвэр усын сугамс үлжээ. Захлаган агнуур сандагныг юмд оролж байсан. Сүүлд нь бүр тэр үед одоо инженер нь Булгарын одоо ерөнхий инженер нь Евтенов гэж хүн байсан. Дараа нь сүүлд нь одоо энэ шахаад өргөтгөл хийгээд магшуулах цех, хяман цех, эдийн засаг савнгийн цехүүдийг өргөтгөж бас хагж өргөтгөл хийсэн. Монгол орны өнцөг булан бүрт зүүн хязгаар нутагт Дорнот аймгийн төв Чойболсон хотод бүх сумдуудад олон зуун барилга объект хөшөө дурсгалуудыг өөрсдийн гар бие оролцоотойгоор бүтээсэн Жанжин сквадрын нэрмжит байлдааны гавьяаны улаан түгийн одонд барилгын цэргийн тэг 30 дугаар ангийн Ахмад Дайчид та бүхэндээ Монгол улсад барилгын цэргийн алба үүсэн хөгжтний 80 жилийн зэвсэг түвшний 95 жилийн баярын мэндийг хүргье.